За сайн байцгаана уу та бүхэндээ өнөөдөр өөрийгөө англиар танилцуулах талаар хичээл авах гэж байна. Тэгэхээр өөрийгөө танилцуулах одоо шаардлага бол маш их байдаг. За шинэ ажилд орох те шинэ хүмүүстэй уулзах гэх мэт. Тэгэхээр өөрийгөө танилцуулах нь бол та хүнтэй мэдлснээ дараа шууд одоо үргэлжлэдэг. Зарим тохиолдолд ярианы төгсгөлд ч одоо өөрийгөө танилцуулж болдог те. Тэгэхээр яаж өөрийгөө сонирхолтой танилцуулах аргын талаар өнөөдөр ярих гэж байна. За elevator pitch гэж одоо ямар ч зүйлийг хэлдэг вэ гэхээр санаа нь маш богино хугацаанд буюу 30-аас 60 секундын хооронд маш сонирхолтой байдлаар тухайн одоо зарж байгаа зүйлээ. За энэ тохиолдолд бол та өөрийгөө зарж байгаа гэж ойлгож болно. Сонирхолтой байдлаар богино хугацаанд өөрийгөө танилцуулах. За хоёр янзын аргаар танилцуулж болно. Нэг нь уламжлал. За нөгөөх нь уламжлалт шилдэг аргаар тий. За уламжлалт аргыг бол бүгдээрээ мэдчихэж байгаа. За сурагчгээс бүгдээрээ сурдаг тий. За өөрийгөө танилцуулах намайг тэр гэдэг би тэд настай team компанид ажилладаг гэж дуусдаг. За уламжлалт биш арга нь болохоор яг гэхээр өөрийнхөө талаар илүү дэлгэрэнгүй сонирхолтой мэдээлэл өгнө гэсэн үг. За эхний жишээг харцгаая. I'm a lawyer who specializes in X type of law. Гэж юу гэхээр би хуульч гэж юм те. Ямар хуульч гэхээр specialize in гэдэг нь энэгээр мэргэжсэн гэсэн үг. За нарийн мэргэжсэн одоо тэр чиглэлийн хэлхэнээр X type of law. За ямар чиглэлээр мэргэжсэн гэдгээ энэ доогоор зураас татсан энэ хэсэгт одоо бичгэнэ. За дараагийн нь болохоор what excites me most about what I do is X гэж байна. За what excites me most about гэдэг нь юу гэхээр за миний энэ what I do миний ажлын хамгийн сонирхолтой зүйл нь бол гэд энд юу вэ гэдэг талаар бичнэ тий. За сүүлд нь болохоор I'm really passionate about X. За би энэ миний сонирхлыг маш их татдаг. Би үүнд маш их дуртай гэдэг энэ хийдэг ажлынхаа юун чиний сонирхлыг татдаг, юу нэг сонирхолтой гэдгийг хэлнэ гэсэн үг. За уламжлалтаар бол одоо би I'm a manager at X. За X гэдэг энэ компани нэрээр чинь компани менежер хийдэг. За энийг бол мэдж байгаа. I'm with Samsung. Би Samsung-д ажилладаг. За энэ утгуудыг харах хэрэгтэй өөрөөр янзаар хэрэгжилж байгаа. За I'm Amy from X. Би X гэдэг компани Amy байна гэсэн танилцуулга. За тэгэхээр өөрийгөө танилцуулах тохиолдлууд бол өөрөөр байдаг. За жишээлбэл хурал дээр нэг өөр янзаар өөрийгөө танилцуулна. За шинэ ажилд очиод ажлынхандаа нэг өөр янзаар танилцуулна. Ажил олгогчид ярилцлаганд орохдоо нэг өөрийгөө өөр янзаар танилцуулна. За энэ тохиолдлуудыг бол та нарт материалаар өгсөн байгаа. За энд бол ерөнхийдөө маш товчхон хэдэн жишээ авсан байгаа. За эхлээд мэдээж мэдлэн хүмүүстэй. За hello, hi everyone, good morning everyone гэх мэтчлэн янз бүрийн байдлаар эхлээд мэдлэн. За дараа нь нэрээ хэлнэ тийм ээ. За нэрээ хоёр янзаар хэлж болно. I am гэд нэрээ хэлнэ. My name is гэд нэрээ хэлнэ. За дараа нь болохоор одоо хаана юу гэдэг ямар компанид ажилладаг гэдгээ ерөнхийдөө энэ өмнө одоо яаж танилцуулахыг ярилцсан учраас тэрний үргэлжлэлийг энд бол бичсэн байна. За жишээлбэл эхнийх нь I got X years of experience in гэдэг нэг зүйл бичих юм байна. За энэ маань юу гэсэн үг вэ гэхээр би тэдэн жилийн туршлагатай гэдгийг ингэж хэлдэг. 5 жилийн туршлагатай гэвэл I got 5 years of experience in. За ямар ажил хийсэн туршлага гэдгийг наахын бичих. За дараах нь I'm responsible for. I am responsible for гэдэг нь болохоор би ийм хариуцлаж ажилладаг гэсэн үг. Тэгэхээр энэ хариуцлаж ажилладаг зүйлээ энэ арга бичих гэсэн үг. За I manage a team of X people гэдэг нь би одоо за энэ 13 гэх юм бол 13 хүний багийг хариуцаж ажилладаг. Тэгэхээр хариуцаж ажилладаг гэдгийг хоёр янзаар бичих юм байна те. Responsible for manage гэдэг нь хүмүүсийг хариуцаж ажилладаг. Энд нь яг ажлын одоо тухайн үүрэг хариуцлага бичих юм шүү. Тийм ялгаатай. За I joined the company in X гэж байна. Хэдэн онд энэ компанид анх ажилд орсон юм чинь join гэдэг нь тухайн компанид ажилд орсон гэсэн. За I've been working since
X гэдэг нь бид хэдэн оноос энэ оноор чинь хэдэн оноос хойш энэ компанид ажиллаж байна гэсэн үг. За тэгэхээр өнөөдрийн энэ хичээл бол ерөнхийдөө миний ярианы хичээлтэй орох одоо ялангуяа өөрийгөө танилцуулах талаар хичээл байлаа. За энэ бол илүү дэлгэрэнгүй байгаа. Материалууд нь бол 3 хуудас ийм материал байгаа. За энд бол зөвхөн жишээ олгож авлаа. Тэгэхээр та бүхэн манай 2 сарын 10-нд эхлэх онлайн хичээлийг сонирхож байгаа бол манай LC English уламжлалт агаас татгалзын пэйж хуудсанд лайк тавьж нэгдээд манай хичээлд одоо бүртгүүлж болох юм аа. Тэгэхээр энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл бол манай хичээлийн одоо постоор орсон байгаа. Тэгэхээр та бүхэн тийшээ орж сонирхоорой. За өнөөдрийн хичээлд анхаарал хандуулсанд баярлалаа.